Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. Бид бүхний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэнд баярлалаа бас илэрхийлье. Тэр Монголын татврын байгууллага бол татврын ерөнхий хуулинд зааснаар ийм үндсэн 3 чиг үүргийг хэрэгжүүлдэг ийм байгууллага байгаа. Эхний хамгийн гол чиг үүрэг манай татврын байгууллагын яг өмнөө тавьдаг зорилгоо болгож явдаг үндсэн гол чиг үүрэг маань бол энэ татврын хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах. За татвар төлөгчдийг мэдээлэл, зөвлөгөө, арга зүйгээр хангах. За олон нийтэд татврын хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр сурталчилгаа явуулах ийм үндсэн чиг үүргийг бол хэрэгжүүлдэг. За мөн энэний хажуугаар бол татврын хууль тогтоомжийн хэрэгжилтэнд бас хяналт тавьдаг. За мөн энэнийхээ үр дүнд бол төсвийн улс орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлдэг ийм үндсэн 3 үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг ийм төрийн гүйцэтгэх ийм байгууллага байгаамаа. За энэ удаагийн энэ татвар төлөгчдийн өдрүүдийг бол бид нэр 2000 оноос хойш 20 дахь жилдээ энэ удаагийнх нь бол энэ жилийнх нь бол ингээд 20 дахь жилдээ бид нар энэ татвар төлөгчдийн өдрүүдийг зохион байгуулж байна. За татвар төлөгчдийн өдрүүдийг яаж явуулдаг вэ гэхээр зэрэг бүхэл бүтэн нэг жилийн хугацаанд бид нэр төлөлгөө боловсруулад саяны үндсэн татврын хуулийг сурталчлах, за зөвлөгөө мэдээлэл арга зүйгээр хангах энэ бүх ажлуудыг жилийн хугацаанд төлөвлөж ажлаа зохион байгуулад энэ жил болгоны 5 дугаар сарын 2 дахь 7 хоногт нь ажлаа дүгнжингж явдаг ийм уламжлалтай. Энэ уламжлал маань 20 дахь жилдээ явж байгаа гэж. Тэр Монгол улсын татврын албад анхаараа яг ийм татвар төлөгч рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг юм уу? Олон улс явуулдаг юм уу гэж. Олон улсын бусад байгууллагууд бас энийг хийдгүү гэж. Тэгэхээр энэтэй холбоотой яг энэ татвар төлөгч рүүгээ чиглэсэн ийм арга хэмжээг олон улсын байгууллагууд, олон улсын татврын байгууллагууд зохион байгуулж явуулдаг. Та бүхэн харж байна одоо энэ Орос улбан улс, Уганда, Япон, Солонгос гэх мэтлэн тийм ээ эдгээр орнууд бүгдээрээ манайтай адилхан. Гэхдээ төстөө зарим арга хэмжээнүүд нь өөр ийм татвар төлөгч рүүгээ чиглэсэн ийм арга хэмжээнүүдийг явуулдаг юм байнамаа. Монгол улсын хувьд бол манай татврын байгууллагын хувьд бол ирээдүйн татвар төлөгчдийг бэлтгэх чиглэлээр илүү их анхаардаг. Нийгмийн сэтгэл зүйг татвар төлөх нийгмийн сэтгэл зүйг бэлтгэх энэ чиглэл рүүгээ ирээдүйн сурагч оюутнууд руу чиглэсэн арга хэмжээнүүдийг нэлээдгүй илүү авч хэрэгжүүлдэг байгаа. За 17-аас 18 оны хооронд нийтдээ 92742 хүүхдэд манай татврын албанаас очиж танхимын сургалтыг зохион байгуулсан байж байгаа жишээтэй. За мөн иргэд аж ахуй нэгж татвар төлөгчд рүү чиглэсэн зөвлөгөө, сурталчилгаа, мэдээллийг хүргэж ажилласан. За манай татврын албанд татвар төлөгчдөөс ирдэг түгээмэл асуултууд, гомдлуудыг бид нэр багцлж тэд бүхнийг энэ танхимдаа урьж бас зөвлөгөө мэдээлэлээр өгөх. За мөн түнчлэн энэ ажлынхаа хүрээнд ажлын байран дээр нь очиж бас зөвлөгөө мэдээллийг өгөх энэ чиглэлээр бас бид нар ажилладаг. За мөн оюутан сурагчдыгаа бас ирээдүйн татвар төлөгчдийг энэ ажиллагаанд илүү идэвхтэй оролцуулах үүднээс бас гар бичлэг, зохион бичлэгийн уралдаан тэмцээн, за мөн оюутнуудын дунд бас ааст тэмцээнүүдийг бас зохион байгуулж явуулдаг ийм уламжил болсон ийм арга хэмжээнүүдийг бас энэ хугацаанд бид нар бас хийхээр төлөвлөсөн байгаа. За энэ ажлын хүрээнд бас хамгийн нэг гол ажил нь бол чухал ажил бол бид нар энэ шилдэг татвар төлөгчдийг тодорхойлж бас эднийг алдаршуулахад бас онцгой анхаардаг байгаа. Энэ жил бол бид нар энэ шилдэг татвар төлөгчдийг 3 үндсэн номинацаар бид нар бас шилдэг топ 10 компанигаа шалгаруулж бид нар байгаа. За хамгийн эхний номинац нь бол улс орон нутгийнхаа төсөвт хамгийн их татвар төлсөн топ 10 аж ахуй нэгжүүдийг бид нар шалгаруулсан байна. Хамгийн нэгдүгээрт нь бол Эрдэнэ төвлөрдөр 551.6 тэрбум төгрөгөөр төгрөгийн татвар төлж нэгдүгээр байранд орсон байгаа. Ингээд эхний 10 байранд орсон энэ том топ 5 төлөвлөгч нь өөрөө Монгол улсын төсвийн нийт улс орон нутгийн төсвийн нийт орлогын 41.6%-ийг эдгээр 10 компани төлсөн байх жишээтэй. Энэ 10 компаниас аваад үзэхэд судалгаа хийгээд үзэхэд бол нийтдээ 10 компани 8 компани уул уурхай салбарт бизнес хийдэг ийм 10 компани байна. За нэг компани бол үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компани байна. За нэг компани нь бол санхүүгийн үйлчлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ийм 10 компани байгаамаа. Эдгээр 10 компани бол татврынхаа ногдлороо хамгийн их татвар төлсөн ийм аж ахуй нэгжүүдээр шалгарч байгаа. Дараагийн 2 дахь номинац нь бид нар бол 18 оны хугацаанд хамгийн их орлого оруулж, хамгийн их орлого цуглуулж, өөрөөр хэлбэл энгийнээр хэлэхэд хамгийн их ашигтай ажилласан 10 компанийг бас бид нар энэ номинацаар шалгаруулсан байгаа. Тэр улс орон нутгийн төсөвд татвар цуглуулахад хамгийн их энэ 40 орчим хувийг энэ аж ахуй нэгжийн орлогын албан татвараас цуглуулдаг байгаа.
Тэгэхээр аж ахуйн нэгжийн орлогын албан татвар гэдэг бол ашигтай ажилласнаас үндсэндээ бол авч байгаа татвар гэж ойлгож болно. Энэ татварууд одоо хамгийн их одоо ашигтай ажилласан 10 компани нь бол хамгийн нэгдүгээрт нь манай Эрдэнэс таван толгой компани бол 209.1 тэрбум төгрөгийн одоо аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар төлсөн энэ амжилтаараа бол энэ топ 1-р байранд эренблэгдэж байгаа гэж. Тэгээ энэ топ 10 компани одоо төлсөн нийт татварын дүн нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар улсад төлж байгаа энэ нийт одоо татварын дүнгийн 56.6%-ийг нь эдгээр 10 компани эзэлж явах жишээтэй. Тэгэхээр эдгээр манай энэ топ 10 компаниуд маань ямар их үүрэг оройлтой нийгэмдээ ямар их үүрэг оройлтой ажиллаж байна вэ гэдэг нь бас эндээс бас та бүхэнд харагдаж байгаа бах. За дараагийн нэг номинац нь бид нэр хамгийн их төлбөрийн баримт олгож өөрөөр хэлбэл нэмэгдсэн үртгийн албан татварын хуулийг хэрэгжүүлсэн одоо ийм хамгийн том 10 татвар төлөгчийг эдийн засгийн салбарын ангил дээр нь гаргасан байна. За энд бол Mobicom корпорац бол хамгийн их татвар төлөгч буюу хамгийн их нөөтийн баримт олгосон буюу 26 сая 286 мянган ийм баримт одоо иргэдэд олгосон гэдэг амжилтаараа бол топ 1-д явж байгаа. Харилцаа холбооныхаа салбарууд дундаа за жижиглэн болон бөөний худалдааны дундаа хамгийн их баримт олгосон буюу 14 сая баримт олгосон Номин 5 Trade буюу бидний мэдгээр Номин компани байж байгаа. За хүнсний дэлгүүрийн худалдааны зүгээс тэр иргэнээрээ бол Иргэжидмаа гэдэг нэг иргэн болвол нийтдээ 394 мянган ийм баримтыг одоо иргэнд олгож нөөтийн хуулийг амжилттай сайн биелүүлсэн гэсэн ийм салбараа манлайлсан ийм манлайл байгаа. Эдгээр 13 номинацийн топ 10-уудыгаа бид нар бол энэ 7 хоногийн хугацаанд алдаршуулж сонин телевиз хэвлэл та бүхэнтэйгээ хамтарч бас алдаршуулах ажлыг зохион байгуулж ажиллана гэдгийг хэлмээр байна. За энэ жилийн татвар төлөгчдийн өдрүүд буюу 20 дахь жилийн одоо татвар төлөгчдийн өдрүүд бол тэмдэглэн өнгөрүүлэх энэ хугацаанд бол 3 ийм онцлог асуудал байгаа. Энэ 3 онцлог асуудлаараа бид түрүүн бас ерөнхий мэдээллийг бас та бүхнийг ашиглаж олон нийтэд бас мэдээлэл хүргэе зорж байна. Нэгдүгээрт нь бол энэ татварын шинжилгээний асуудал байна. Хоёрдугаарт нь манайх татварын шинжилгээгээ уялдаад татварын удирдлагын нэгдсэн систем гэдэг энэ програмаа бид нэр хөгжүүлж татварын одоо энэ засгийн газар төрийн зүгээс тодорхойлсон дижитал шилжилтийн бодлогод нийцүүлж хэрэгжүүлж байгаа энэ цахим одоо системээ танилцуулна. Замын түнчлэн бид бүхний мэддэг баримт буюу нэмэгдсэн үртгийн одоо буцаа олголтын ийм программыгаа бид нар шинжилж татварынхаа одоо програмтаа уялдуулж шинжилгээ хийсэн байгаа. Эдгээр шинжилгэүүдийг бас та бүхэнд бас танилцуулахаар бэлтгэсэн байна. За ингээд эхний асуудал нь татварын шинжилгээний асуудал байгаа. Та бүхэн мэдж байгаа 2019 оны 3 сарын 22-ны өдөр манай татварын багц хууль буюу өөрөөр хэлбэл татварын ерөнхий хууль, за аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, хувь хүний орлогын албан татварын тухай хууль гэсэн юм 3 үндсэн манай том хуулиуд маань багцаараа бол өөрчлөлт орж шинжлэгдсэн байгаа. За гол шинжилгээний зүйлийг та бүхэн презентацаас харж болно. Одоо бол нэгдүгээрт нь бол яасан гэхээр зэрэг энэ татварын хувь хэмжээг бол бууруулсан байж байгаа. За хоёрдугаарт нь тайлагналын одоо жил 4 удаа тайлагнадаг энэ тайлагналын хугацааг нь багасгасан байж байгаа. Ийм хоёр гол үндсэн одоо шинжил хувь хэмжээ болон тайлагналын шинжилгүүд бол хийгдсэн байгаа. Та бүхэн эндээс харж байна. Шинэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор манай татварын байгууллага татвар төлөгчдийг үндсэн 4 ийм сегментэд хувааж яг тэдгээр татвар төлөгчдөд чиглэсэн, яг тэднэрт нь тохирсон ийм татварын үйлчлэгийг үзүүлэхийг зорж ажиллаж байна. Энэ нь бас дангаараа одоо Монгол улсын татварын байгууллагын аваад байгаа арга хэмжээ биш. Энэ бол дэлхийн нийтийн татварын байгууллагууд өнөөдөр энэ одоо арга хэлбэрээр бол татвар төлөгчдөйгөө харьцдаг, үйлчлэгийг үзүүлдэг ийм систем байгаамаа гэдгийг хэлье. За нийт манай татварын баазад бол 191 мянга орчим ийм татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн бааз байгаа. За энэний 125 мянга буюу нийт одоо энэ татварын баазынхаа 65 орчим хувь нь манай энэ бичил сегмент буюу жилийн борлуулалтын орлого нь 50 сая хүртэлх борлуулалтын орлоготой ийм жижиг аж ахуйн нэгжүүд байж байгаа. Эдгээр жижиг аж ахуйн нэгжүүдийн хүрээнд тайлагналын хэмжээ нь одоо 4 удаа жилдээ тайлагнадаг байсан бол жилдээ 1 удаа тайлагнах ийм боломжийг бид нар олгож байна. Дээрээс нь 10% татварын системтэй байсан бол энийг 1% татвар төлдөг ийм татварын систем рүү бид нар оруулж байгаа. Энэ бол хамгийн их одоо баазыг эзэлж байгаа. Нийт манай баазын 65% хүрсэн ийм үйлчлэгээ юм аа гэдэг. Дараагийнх нь бол бидний жижиг сегмент гэж бид нарын ангилж одоо татвар төлөгчдөрөө үзүүлсэн ийм үйлчлэгээ байгаа. Энэ нь бол нийтдээ нэг 57 орчим мянган аж ахуйн нэгжүүд энэ дээр хамрагддаг. За одоо бол нийт татварын хувь хэмжээ нь 10% байдаг. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн хувьд бол одоо 300 сая хүртэлх 50 саяас 300 сая хүртэлх борлуулалттай байвал
жилийн 1% татвараа шууд ногдлороо төлнө. 300 саяас 1.5 төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой байвал 10%-ийнхаа ногдлоо төлчгөөд жилийн эцэст буцаагаад нөөтийн буцаа олголттой адилхан 90%-ийн буцаагаад авах юм. Өөрөөр хэлбэл 10% төлчөөд 9% буцааж авахаар зэрэг 1% татварын систем цаана үлдэж байгаа гэсэн үг. Энэ нь одоо манай нийт татвар төлөгчийн татварын баазынхаа бас 35 орчим хувийг эзэлдэг ийм том ийм одоо татвар төлөгчийн бааз байгаамаа гэдэг. За дараа нь бол бид нэр дунд сегмент гэж ангилж байгаа. Өөрөөр хэлбэл 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогоос 6 тэрбум хүртэлх одоо татвар ногдуулах орлоготой ийм аж ахуй нэгжүүдийн хүрээнд бол хуучин байсан 10% татварын систем нь хэвээр үйлчлэнэ. Гэхдээ 4 удаа тайлагнадаг байсан тайлагны хэмжээг нь 2 удаа болгочих. За дараа нь бол 25% татварын босох буюу бидний одоо ангилж байгаагаар том татвар төлөгч байгаа. Энэ том татвар төлөгчийн ангилд нийт 448 аж ахуй нэгж бол хамрагддаг. За энэ нь бол 6 хуучин бол 3 тэрбумаас дээш борлуулалтын орлоготой байвал 25% татвартай байсан бол одоо 6 тэрбум төгрөг хүртэлх татвар ногдуулах орлоготой байвал 25% босго руу ингэж орж ирж байгаа гэсэн үг. Ингээд татварын хувь хэмжээг бууруулсан. За татвар тайлагнах энэ хугацааг нь бас татвар төлөгчдийн юунаас хамаарат, сегментээс хамаарат хөнгөлж өгсөн ийм татварын системийг бид нэр оруулсан. За саяны хэлсэн энэ хуулийн шинжилгээний хувьд бол нийт татварын баазын 97% нь яг энэ саяны шинжилгээний дагуу 1% татварын системд шилжиж байгаа гэсэн үг. 1%. 3% нь 10% татварын систем. За 6 тэрбумаас дээш борлуулалтад 448 аж ахуй нэгж нь 25% татварын босго руу ингэж шилжиж байгаа. За мөн түүнчлэн элэгдэл тооцох хугацааг бид нар 40 байсныг 25 болгож өгсөн. Алдагдал шилжүүлэх хугацааг нь 2 жил байсныг 4 жил болгож уртасгаж өгсөн. За орон сууцны хөнгөлтийг 3 сая төгрөг хүртэлх буюу өөрөөр хэлбэл 30 сая төгрөг хүртэлх татварын орлогыг нь хөнгөлдөг байсан бол чөлөөлдөг байсан бол одоо 6 сая буюу 60 сая төгрөг хүртэлх татварын орлогыг нь чөлөөлөх ийм одоо шин ийм одоо ийм хөнгөлт чөлөөлтүүдийг бол оруулж өгсөн байгаа гэдгийг. За татвар төлөгчийн эрх ашигыг хамгаалах чиглэлээр бас манай хуулийн тодорхой заалтууд бол тусгагдсан байгаа. Эрсдэлгүй татвар төлөгчийг татварын хэн шалгалтанд одоо хамруулахгүй болж байгаа. Эрсдэл суурилж хэн шалгалтыг явуулдаг болно. За одоо мөрдөж байгаа шийтгэлийн хуудасаар зөрчлийн хуулийн дагуу прокурор дээр хянагддаг энэ процессыг татварын нөхөн ногдуулалтын актын дагуу татварын ерөнхий хууль дээрээ бид нэр аваад татварын байгууллага дээрээ хяндаг болсон. Маргаан цэцлэх зөвлөл 2 үе шаттайгаар явагддаг. Татвар төлөгчдөд жоохон нэлээд хөндлөж чирэгдэл учруулдаг байсан бол энийг нэг шаталтай ийм татварын маргаан цэцлэх зөвлөлийн маргааны ийм нэг шаталтай систем рүү бол шилжсэн байгаа. Татварын хэн шалгалтыг хийхдээ хоошоо 5 жилийн санхүүгийн үйл ажиллагааг шалгадаг байсан бол одоо 5 жилээс 1 жилийг нь хасаад 4 жилийн санхүүгийн үйл ажиллагааг шалгадаг ийм систем рүү орж байгаа. Өөрөөр хэлбэл 19 онд нэг аж ахуй нэгжийг А гэсэн компанийг шалгалаа гэж бодоход бид нар 14 оноос хойших 5 жилийн үйл ажиллагааг шалгадаг байсан бол шинэ хуулийн дагуу 4 жил 15 оноос хойших 4 жилийн үйл ажиллагааг ийм шалгах ийм одоо систем рүү нэвтэрч байгаа гэдгийг хэлье. За мөн татварын үр барагдуулах өртөө холбоотой асуудал, үр төлөхтэй холбоотой асуудал байгаа. Манай Монгол улсын хувьд бол татвараа бол сайн дураараа өөрөө орлогоо мэдүүлж татвараа тайлагнадаг ийм системтэй. Тэгээ нэгэнт одоо ингээд татварынхаа хуулийнхаа дагуу татварын одоо ногдол нь үүсчээд төлөх болоход амьдрал баян учраас янз бүрийн асуудлууд үүсдэг. Жишээлбэл нэг эзэнтэй компани байлаа гэхэд тухайн компани эзэн өвчин зовлон тохиолддог юм урт хугацаанд эмчилгээ хийх шаардлагатай бол 2 сарын хугацаанд энэ өрөө төлөхөд айгүй хүндрэлтэй асуудал үүсдэг. Хуулийн хугацаа нь 2 сар учраас бид нэр 2 сарын хугацаанд хугацааг нь сонгож өгдөг. 3-4 сарын сонгох хуулийн эрх нь биднэрт байдаггүй учраас дансыг нь хаах мэтлэн дараагийнхаа арга хэмжээ рүү бид нар шилждэг. Энэ нь татвар төлөгчдөд илүү их хүндрэл учруулдаг байсан бол одоо энийг өөрчлөөд 2 сарыг 2 жилиг хүртэлх буюу 24 сар хүртэлх хугацаанд энэ татврынхаа өрийг төлөх боломжийг нь олгоё гэдэг ийм хуулийн зохицуултыг мөн оруулж ирж өгсөн байгаа. За мөн алдаатай болон одоо буруу тайлан илгээсэнтэй холбоотой тайлангаа залруулах хүсэлтийг татварын албараар ирүүлдэг. Одоогоор бол энэ хууль нь одоогийн манай мөрдөж байгаа хуулиар бол энэ зохицуултанд байхгүй. Шинэ хуулиар бол бид нар энийг бол шинэ хуульд зохицуулт хийж өгсөн байж байгаа. Гэх мэтлэн бол татвар төлөгчийн эрх ашигыг хамгаалсан бол тодорхой заалтуудыг бол тусгаж өгсөн байгаа. Дараагийн асуудал нь олон улсын татварын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр энэ BEPS буюу татварын суурийг багасгах ашиг шилжүүлэхийн эсрэг олон улсын конвенцэд бол Монгол улс нэгдсэн байгаа.
За мөн Global Forum буюу татврын албатай мэдээлэл харилцаа солилцдог бас ийм олон улсын форум байгаа. Энэ хоёр форумд бол энэ олон улсын санаачлагт бол Монгол улс 2017 оны сүүлээр бол нэгдсэн. Та бүхэн мэдж байгаа бах Европын холбооноос Монгол улсыг татврын зорилгоор хамтран ажилдаггүй орно гэдэг ийм ангиллалд оруулж хар жагсаалтанд оруулсан. Энэний эсрэг бол Монгол улсын засгийн газар бол одоо шуурхай арга хэмжээ авч эдгээр хоёр байгууллагад элсэж эдгээр хоёр байгууллагын үндсэн одоо шаардлагуудыг татврын хуулинд тусгаж одоо ингээд албан ёсны гишүүнчлэлээ баталгаажуулж авсан байгаа. За энэний хүрээнд бол үндэстэн дамсан компани, гадаадын хөрөнгө оруулалтын компаниуд эдгээр аж ахуйн нэгжүүдтэй холбоотой хил дамсан одоо юм бизнесийн харилцаанд орж байгаа аж ахуйн нэгжүүдийн хугацаанд бол хүрээнд Монголоос олсон орлогыг одоо багасгаад ашгаа гадагшаага шилжүүлэх энэ их гол энэ одоо ашиг шилжүүлэх явдлыг бол зогсоох чиглэлээр бол тодорхой заалтуудыг бол оруулсан байгаа гэдгийг бол хэлье. За мөн энэ шинжилгээний хүрээнд бол манай татврын алба талдаа бол илүү их цахимжиж, илүү их одоо татврынхаа үйлчлэгийг түргэн шуурхай, иргэдэд одоо хялбар зардал мөнгөний хэмсэн ийм хэмжээрөө ийм одоо үйлчлэгийг нэвтрүүлэх чиглэлээр бол бид нар бол үйлчлэгээ сайжруулж байна. За энэний хүрээнд бол нэг зүйл нь бол хамгийн гол зүйл нь бол нийт иргэдтэй бид нар татвар төлөгчийн дугаар гэдгийг олгож байгаа. Тэр хуучин бол цэнхэр дэвтэртэй байдаг байсан. Цэнхэр дэвтэр дээр бичигдсэн орлого хэрвээ цэнхэр дэвтрийг гээчих юм бол орлогоо буцаж тогтооход аюул хүндрэлтэй байдаг байсан бол одоо энэ татврын одоо ийм ID кодтой болсноороо өөрөө тухайн татвар төлөгч имэйлээ шалгадагтай адилхан татврын алба руу хандаад өөрийнхөө дансыг шалгадаг ийм систем рүү нэвтэрч байна гэсэн үг. Цаашдаа бол өөр газар одоо аж ахуй нэгж хувь хүн дээр одоо бараа ажил үйлчлэгээ нийлүүлэх юм уу те хуваараа ажил гүйцэтгэх юм бол суудхан гэж тооцож авдаг те суудханыг тооцоход цэнхэр дэвтэр дээр бичүүлдэг энэ систем одоо явж байгаа бол цаашдаа бол энэ кодоо өгснөөр код нь автоматар бол энэ кодын дагуу суудхал нь тухайн хүний одоо хаягн дээр нь одоо дансан дээр нь бүртгэдэй явдаг ийм систем рүү орж байгаа гэдгийг хэлье. За мөн татврын алба бол анх удаага энэ татвар төлөгчийн хүсэлтээр татврын хууль тогтоомжийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх юм зөвлөмжийг гаргаж өгнө гэдэг зүйлийг бол хуульчилж өгсөн. Энтэй холбоотойгоор хууль нь татврын байцаагч зарим хуулийн заалтыг өөрөөр ойлгодог. Татврын алба нь бас татвар төлөгч нь бас нэг өөрөөр ойлгодог. Энээс холбоотойгоор татвар төлөгч татврын байцаагч хоёрын хооронд маргаан гараад идэг болсон бол энэ зохицуултын хүрээнд бол маргааны асуудлууд нь шийдвэрлэгдэхэр байгаа. Тэгэхээр энэ бүх асуудлуудыг бид нэр татврын удирдлагын нэгдсэн системдээ бол илүү одоо хялбар байдлаар нэвтрүүлэхээр бол тоосгож өгсөн гэдгийг та бүхэнд сануулъя. За шинэ хуулийн төслийн хүрээнд бол бид нар бол нийтдээ одоо бол ийм 64 журам бол үйлчилж байгаа. Татврын үндсэн процесс үйл ажиллагаа бол үндсэн хамгийн том 4 үндсэн процесс үйл ажиллагаа нь бол татвар төлөгчийг бүртгэх, за татвар төлөгч татврынхаа орлогоо татврынхаа тайлангаа тайлагнах, за татвараа одоо төлөх, хураах, за мөн татврын хэн шалгалт хийх гэсэн энэ чинь 4 ийм том процесс үйл ажиллагаа байдаг. Эдгээр 4 том процесс үйл ажиллагаа болгон дээр ийм тооны журам дүрм байсан бол энийг цөөрүүлээд ийм болгож одоо өөрчилж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл тайлагналтай холбоотой одоо бол мөрдөж байгаа 37 орчим журам байгаа бол тайлагналыг ерөөсөө 7 журмаар зохицуулъя гэж багасгаж өгсөн байж байгаа. Татвар хураах процесстэй холбоотой 14 журам байсан бол одоо 9 журмаар ингээд энэ асуудлыг харилцааг нь зохицуулж өгөө гэсэн ийм одоо хуулийн шинжилгээд орсон байгаа. За өмнөх харилцаан дээр байгаагүй шинээр 8 харилцааны 8 журам орж ирсэн. Энэ нь бол олон улсын татвартай холбоотой шинэ тутам үүссэн ийм татвар төлөгч татврын албан хоёрын хооронд үүссэн шинэ харилцааг зохицуулах үүднээс ийм 8 журмыг нэмж оруулж өгч байгаа. Эдгээр бүх энэ шинэ журам дүрмүүд одоо бол яг ингээд төслөө бид нар бичиж байгаа. Олон улсын байгууллагуудад хандаж бид нар бас энэ төсөл журмаа боловсруулах чиглэлээр бол хамтарч ажиллаж байна. Зөвлөхүүдийн багтаа хамтарч ажиллаж байна. Ингээ удахгүй бид нар энэ журам дүрмийг эцэслээд нийтдээ гадагшаа чиглэлтэй татвар төлөгч рүү чиглэсэн 40 журмыг бид нар хууль тогтоомжийн хуулийн хүрээнд хилжүүлэг зохион байгуулж батлахаар бид нар ажиллаж байгаа гэдгийг дурдъя. За энэ хүрээнд бол бид нар бас нэлээдгүй их хэвлэл мэдээллийн байгууллагатай тухайн хилжүүлэг явуулж байгаа журам батлах процесс болгонтой та бүхэнтэй бас хамтарч нэгт ажиллана гэдгийг та бүхэнд бас хэлмээр байна. Эцэст нь бол энэ Doing Business гэдэг ийм дэлхийн банкнаас гаргадаг ийм судалгаа байгаа. Энэ судалгааны гол зорилго нь бол тухайн улсын бизнес хийхэд хэр зэрэг хөнгөлөлттэй орон юм бэ? Бизнес хийхэд хэр их ойлгомжтой орон юм бэ гэдгийг тодорхойлдог ийм
190 орноос ийм судалгаа хийдэг. Үндсэндээ ийм 10 ийм үзүүлэлтээр судалгаа хийдэг ийм судалгаа байгаа. Энэний нэг үзүүлэлт нь бол татвар төлөхтэй холбоотой, татвартай холбоотой ийм үзүүлэлт байдаг. Тэгээд Монгол улс бол 190 орноос татвартай холбоотой асуудлаар 61 дахь байранд явж байгаа. 61 дахь байранд явж байгаа. Энэ ингээд дэлгэрэнгүй слайдууд нь та бүхэн ингээд очиж байгаа учраас та бүхэн бас мэдээндээ бас илүү дэлгэрэнгүй оруулж өгөх сайн байна гэдгийг бас дурдъя. За бид бол бидний зорилго бол татврынхаа шинэ хуулийн хүрээнд цахимжуулж иргэд рүүгээ чиглэсэн үйлчлэгийг илүү хэлбэр болгоснороо энэ татвартай холбоотой байр одоо энэ зүйлүүдийг өшөө илүү урагшлуулах, өшөө илүү Монгол бизнес хийх ийм чөлөөтэй ийм орчин бүрдүүлэх чиглэлээр бол бид нар бол ажиллаж байгаа гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За ингээд бол татварын удирдлагын нэгдсэн систем нэвтрүүлэлттэй холбоотой бас ямар ажил хийж байгаа вэ гэдэг чиглэлээр нэг товч хідэн мэдээллийг өгье. За Монголын татварын албаны шинэ үеийн татварын алба буюу 1991 онд зах зээл эдийн засгийн харилцааны шийдсэнтэй холбоотойгоор бол шинээр 1991 онд бол татварын шинэ хууль бол гарсан байгаа. Инээс хойш бол 92 оноос хойш цаасан тайлан авч эхэлсэн. За ингээ 2007 онд бол цахим нэвтрүүлээд цахим болон цаасан тайлан хоёулангийн хамтд нь ингэж авч баталгаажуулж явдаг байсан бол саяхан 2013 оноос цаасан тайлан авахаа болсон байна. Ингээд цахим тайлангийн системд 2013 оноос хойш бол манайх нэвтэрсэн. За энэс хойш бол 2016 онд бол нэмэгц өөрчлөлт албан татврын шинэ хууль хэрэгжсэнтэй холбоотойгоор баримтын систем буюу бид бүхний мэддэг аппликейшн маань нэвтэрч эхэлсэн. Энэ нь бол манай татврын албаны хугацааны бол цахим татврын албаны түүх байгаа. Одоо бид нар 2019 оноос 2020 оны 1 сарын 1-ээс хэрэгжих хуулийнхаа бэлтгэл ажлыг хангах үүднээс татврын удирдлагын нэгдсэн систем гэдэг ийм програм руу нэвтэрч байгаа юм. Энэ програм дотроо мэдээлэл цуглуулах зорилготой аж ахуйн нэгжүүдээс мэдээлэл цуглуулах зорилготой аж ахуйн нэгжүүд ханддаг e-tax гэх систем байж байна. За нөөтийн системийг хэрэгжүүлэх үүднээс нөөтийн борлуулалтын орлогыг цуглуулах үүднээс баримтын систем байж байна. За хувь хүнтэй холбоотой, хөрөнгийн татвартай холбоотой, буу автомашин за бусад одоо төлбөрийн даалгавартай холбоотой, хувь хүний орлогын татвартай холбоотой iTax гэдэг ийм 3 үндсэн мэдээлэл цуглуулах програмтай үндсэн нэг бол ERP буюу Enterprise Resource Planning програм буюу Integrated ийм нэгдсэн систем нь бол TICE програм байгаамаа. Одоо байгаа тустай байгаа энэ эдгээр 24 модуль бүхий энэ програм нь одоо бол тустай ийм бие даасан ийм програмууд байдаг. Эдгээрийг нэгтгэхэд бид нэг ийм TICE гэдэг ийм програм ажиллуулахаар болж байгаа. Мэдээлэлээ бол сая хэллээ. Хувь хүний иргэний нөөтийн борлуулалтын мэдээллийг энэ юунасаа бие даасан 3 програмаас авч ин түүнээс гадна банкудаас за төрийн мэдээллийн хур систем бусад төрийн байгууллагуудаас мэдээлэл аваад TICE систем нь өөрөө боловсруулалт хийж ингэж шинэ түвшинд ажиллах юм аа. За 3 сарын 1-ээс бид нэр эдгээр энэ TICE програмынхаа одоо шинэ энэ татвар төлөгчд рүүгээ илүү чиглэсэн энэ 7 модулийг бид нэр оруулаад нэвтрүүлээ явж байна. Үндсэн энэ манай шинэ систем нь өөрөө хувь хүний татвар төлбөрийн даалгавар дээр үндэслэж явдаг ийм систем байгаа. Өмнө нь бол иргэд одоо төлбөр хураамж тэмдэгтийн хураамжаа төлчөөд квитанцаа бариад төлсөн баримтаа бариад тухайн байгууллага дээр очиж үйлчлэгээ авдаг. За дандаа явж байгаа төлбөрийнхаа баримтыг гээх ч юм өргөдүүлэх ийм нөхцөлд бол буцааж тэрийг сэргээж тэр хүнийг төлсөн энэ гэдгийг сэргээхэд аюу хүндрэлтэй байсан бол төлбөрийн баримт дээр тулгуурласан энэ систем бүрдүүлснээр тухайн иргэн төлцөнд бол тэр төлбөрийн мэдээлэл нь автоматар нөгөө байгууллагад очиж байгаа. Шүүх рүүгээ ч юм уу, улсын бүртгэлийн газар руугаа ч юм уу шууд автоматар очиж байгаа. Баримтаа гээж өргөдүүлсэн нөхцөл шууд тухайн иргэн өөрөө хаягаараа нэвтрээд өөрөө тэрийг сэргээх ийм нөхцөлийг бол бүрдүүлж өгсөн гэдгийг бас дурдъя. Ингээд 6 сарын 1-ээс бид нэр үлдэгдэл модулуудаа бид нар нэвтрүүлнэ. За 10 сарын 1 хүртэл бид нар энийг туршилтын гормоор ажилуулад туршилтын журмаар олсон одоо янз бүр иргэдээс ирсэн одоо санал хүсэлтээр үндэслээд хөгжүүлэлтээ хийгээд 2020 оны 1 сарын 1-ээс бид нэр шинэ системийг нэвтрүүлэх талаар анхаарч нэвтрүүлэхэд бол бэлэн болгож ажиллах юм аа. Ингээд энэ програмыг нэвтрүүлэлттэй холбоотойгоор татвар төлөгч талдаа болон татврын алба талдаа хоёр талдаа win-win буюу хоёр талдаа ийм айгүй харилцан ашигтай ийм үйлчлэгийг бид нэвтрүүлсэн байгаа гэдгийг та бүхэнд дуулгая да. За зөрчлийн хууль 2000 хэрэгжиж ирснээс өмнө бол татврын ерөнхий хуулиар манай татврын байцаагч нар буюу өргөдөл төрийн хил шалгах үйл ажиллагааны үр дүнд бид нар татврын нөхөн ногдуулалтын акт гэж өмнө тогтоодог байсан. Энэ нь бол татвар төлөгч татврын байцаагч хоёрын хооронд
хэн шалгалтын үр дүнд тогтоодог ийм хууль тогтоомжийн дагуу тогтоодог ийм акт байгаа. Акт бол дүгнэлтийг бид нэр үлддэг байсан. Одоо бол зөрчлийн хуулинд нэвтэрсэн хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор манай одоо байцаагчийн зүгээс гаргадаг энэ акт нь захиргааны акт нь өөрөө нөхөн ногдуулалтын акт гэдэг нэрээр биш, шийтгэлийн акт гэдэг нэртэй болсон. Энэний үр дүнд одоо аж ахуйн нэгжийг шалгаад тогтоосон актын дүн нь прокурор руу очдог. Прокурор тэрийг нь хянаж баталгаажуулдаг ийм системтэй байсан. Энэ нь бол манай татварын хуулийн шинжилгээний хүрээнд бид нар хуулийн төслийг боловсруулж танилцуулах үеэр татвар төлөгчдөөс ийм хөндөрлүүд байна. Татварын байцаагчтайгаа холбогдоод бид нар ингээд юмаа шалгуулаад дууссан байхад дахиад ингээд прокурор дээр дуудагдах бас нэг ийм асуудал хөндөрлүүд учирч байна. Энийг шийдэж өгөөч гэсэн ийм одоо татвар төлөгчдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн заалт нь бол орж ирсэн байна. Буцаагаад хуучин хэмжээндээ буюу хуучин хэвэндээ буюу татварын ерөнхий хуулийн дээрээ нөхөн ногдуулалтын актыг аваа явъя. Зөрчлийн хуулиас торгуулийн акт тавиад прокурор дээр хянагдаг энэ процессыг болиулъя гэдэг ийм одоо татвар төлөгчдийн хүсэлтийн дагуу энэ нь одоо хуулийн төсөлд нь ороод энэ нь их хурлаар батлагдчих юм шиг явж байгаа асуудал байгаа. Нэг хоёр дахь нь тэр нөөтийн 2% буцаа олголтын асуудал байгаа. Нийтдээ 100 одоо 90-д орны одоо саяны тэр дүйн бизнесийн мэдээллийн дагуу 190-д орны 168 орчим нь бол нөөтийн татварын системийг хэрэгэлдэг. Нөгөө үлдэж байгаа хувь нь худалдааны татвар хэрэгэлдэг. Аль аль нь хэрэглээний татвар. За Монгол улсын хувьд бол 168 орн дотроос нөөтийн буцаа олголтыг олгодог маш цөөхөн орны нэг нь. Маш цөөхөн орны нэг нь. За 2% буцаа олголтыг олгодог энэ юу нь бол одоо цаана хоёр үр дагавартай, хоёр бодлоготой. Нэгдүгээрт нь бол нөөтийн одоо босго гэж байгаа 50 сая төгрөгийн жилийн борлуулалтын орлогоос дээшээ байвал нөөт төлөгч болдог. Тэр нөөт төлөгч болж байгаа энэ процессыг аж ахуйн нэгжүүдийг нөөт төлөгчөө болгох энэ процессыг дэмжих үүднээс бид нэр нуугдаад байгаа, хаагдаад байгаа нөө далд эдийн засгийг бууруулах үүднээс иргэдийн оролцоог энэ дээр оруулж ирсэн байна. Энэ үүднээсээ иргэд бол одоо үйлчлэгээ, бараа үйлчлэгээ худалдаж авах энэ тоолондоо ий баримтыг одоо авсан тухай үйлчилсэн газараас авснаар тухайн газрын орлого нь биднэрт мэдэгдэх ёстой. Энэний хүрээнд далд эдийн засгийн буурах ёстой. Энэний хүрээнд бид нар буцаагаад иргэдийнхээ энэ үйл ажиллагаанд зориулаад 2% буцаа олголтыг олгодог ийм хуулийн бодлогыг явуулсан байгаа. Нөөтийн хууль бол анх гарахтаа 13-4%-аас бол ингээд жил тутам буураа явж байгаа. Манай татварын нөөтийн хууль бол хамгийн одоо багт одоо нөөтийн хууль ногддог орнуудын тоонд явж байгаа. 13% байсан буураад 10 болсон. Одоо ингээд нөөтийн 2% буцааж олгосноор нөөтийн одоо 8% босхтой ийм орн гэсэн үг ээ. За 2% буцаа олголтыг 2 болох уу 5 болох уу гэдэг нь татварын бодлогын асуудал. Өөрөөр хэлбэл одоо засгийн газрын хэмжээнд улсын хурлын хэмжээнд яригдах юм бодлогын асуудал байгаамаа гэдэг хэлье. Татварын ерөнхий газар бид бол татварын батлагдсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх юм үндсэн чиглэлийг хэрэгжүүлдэг юм байгууллага гэдгийг бас тодорхойлж хэлье. Хуулийн шинжилгээтэй батлагчлаа. Тэгэхээр одоо хүлээж байгаа үүсгэл ямар байгаа? Татвар магадгүй тэдэн хувиар тусгасаад өрсөн ч гэдэг юм уу те. Хуулийн зорилгонод одоо хамаг хүрээлэлтэй зорилгод байгаа шиг татвар өгөхгүй, татвар хамгаалалтын тэр нөгөө нэг хэсгийг бааз хүрээр ингээд бүлээр нь тоосгоч гэдэг ямар хүлээлттэй байгаа. Би сая хэлсэн манай татварын нийт баазд бол 191 мянган орчим аж ахуйн нэгж бүртгэлтэй байна гэж. Энийний тайлан өгөлт нь бол нэг 100-аад 102-3 орчим мянган аж ахуйн нэгж тайлан өгч байгаа. Тайлан өгч байгаа. 90 мянган аж ахуйн нэгж бол тайлан ирдэггүй гэсэн. Энэ дотор аж ахуйн нэгжээсээ гадна за төрийн бус байгууллагууд холбогд бусад төрийн байгууллагууд бүгд ороод л юм л да. За тэр 100 орчим мянган одоо аж ахуйн нэгж одоо тайлан ирүүлж байгааг энэ 40 орчим хувь нь ашигтай тайлан өгдөг байхгүй? Ашигтай тайлан өгдөг. Тэр ашигтай тайлан өгж байгаа 40 орчим мянган аж ахуйн нэгжлэр Монгол улсын нийт төсөв маань бүрдэж явдаг баг. Бүрдэж явдаг. Одоогийн хуулиар бол энэ бүх аж ахуйн нэгжүүд маань 10% татварын системтэй. Та 100 төгрөгийн орлоготой байсан ч, сая төгрөгийн орлоготой байсан ч, 100 тэрбум төгрөгийн орлоготой байсан ч 10% одоо орлогын систем өнөөдрийн хуулиар бүрдэж байгаа. Бид нар бол энэ шин хуулийн хүрээнд одоо 1.5 тэрбум төгрөгнөөс бага орлоготой аж ахуйн нэгжүүдийг 1% татварын системд оруулснаар татварын бааз иргэд бол татвараа нуух шаардлагагүй өшөө илүү нээлттэй татварын бааз маань энэ хэрээр нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Энэний хүрээнд бол татварын орлого бол өшөө илүү нэмэгдэх боломжтой гэж бид нар тооцоолж байгаа. За эдийн засгийн захиргааны тухай хууль 2015 оны 8 сард одоо тэр хугацаанд хэрэгжсэн үнэтэй холбоотой асуудал. Яагаад гэвэл өнгөрсөн 7 хоногт
Ашигтай концентрацийн багийн хяналтын асуудлын төлөвлөсөн. Иймээс 33 хүүхдийн асуудал бол эхний төрлийн асуудал бол өндөрсөн гэдгийг тайлбар хийгээд байгаа. Шаардлагатай үйлдвэрлэлээс гэр бүлийн шашмаар гэдгийг мэдээлэл өгдөг л да. Яг тухайн үед эдийн төлөвлөлт хэрэгжиж ирснээрээ докторийн салбарт ямар шийдвэрлэлүүд болоод ямар боломж өөрчлөлтүүд орсон юм бэ? Хичнээн аж ахуйн нэгжийн өвшөлт хамрагдсан юм бэ? Энэ тоо мэдээллийг ил тодор задлах боломж байна уу? Хичнээн докторийн тоо баримт нэгдсэн юм бэ? Тэр өөрөө өөрчлөлтөд хөл болж чадсан байна. За хуулийн үндсэн эзэн засгийн ил тод байдлын тухай хуулийн үндсэн концепц нь бол үндсэн зорилго нь бол санаатай болон санаамсаргүй нуугдсан хөрөнгө орлогоо ил болгохыг нэг удаа төрөөс боломж олгосон юм хууль байна. Тэр өмнөх бүх хугацааны хүрээнд нууж байсан орлогоотойгоо ил болох боломж нь бүрдсэн гэсэн. Энэ хуулийг хэрэгжүүлэх боломжийг бол нийтдээ 25,069 аж ахуй нэгж эдэлсэн байна. За иргэнээрээ бол 8,796 Монголын иргэн эдэлсэн байна. Оршин суугч бус этгээд буюу гадаадын 448 иргэн бас энэ боломжийг эдэлсэн байгаа. Ийм тоо мэдээ байгаа. Нийт дүнгээрээ бол ирсэн тайлан иргэн аж ахуй нэгж бүгдээрээ нийлээд 36,684 иргэн хуулийн этгээд бол энэ хуулийн боломжийг бол ашигласан гэсэн тоо мэдээ манай байгаа. За ил болсон орлого хөрөнгөний дүн нийлээд 33.3 их найт төгрөгтэй тэнцэх хэмжээний ийм хөрөнгө орлого бол ил болсон. За энд ногдох чөлөөлөгдөх татвар нь бол 4.4 их найт төгрөгтэй тэнцэх хэмжээний ийм татвар бол ил болсон байна гэсэн ийм статистик мэдээлэл бол бидэнд байгаа. Энэ бол тухайн үеийн ажлын хэсгээр нэгтгэгдээд гарсан олон нийтэд мэдэгдсэн тухайн үедээ мэдэгдэжсэн ийм мэдээлэл байгаа гэдгийг бас та бүхэнд хэлье. За дүнгийнх нь хувьд нь бас ингээд тодорхой интервал хуваагаад ингээд танилцуулах юм бол аж ахуй нэгжийн хувьд 1 тэрбум хүртэлх төгрөгийн хөрөнгө орлогоо ил болгосон аж ахуй нэгжийн тоо саяны 25,000-аас за 22 орчим мянган аж ахуй нэгж нь 1 тэрбум хүртэлх төгрөгийн орлогын 1 тэрбум хүртэлх орлогын орлого хөрөнгөө ил болгосон байна. Үндсэндээ бол 25,000-аар 80 орчим хувь нь 80-90 орчим хувь нь бол аж ахуй нэгжүүдийн хувьд бол 1 тэрбум хүртэлх хөрөнгө орлогоо ил болгосон. Үлдсэн хувь нь бол 1 тэрбумаас дээш үнийн дүнгөө бол тайлангараа илэрхийлсэн байна. За хувь хүний хувьд бас 1 тэрбум хүртэлх нийт хувь хүний 8,796 гэж хэлсэн. 8,796-аас 7,000 орчим иргэн бол бас 1 тэрбум хүртэлх төгрөгийн орлого хөрөнгөө ил болгосон ийм статистик мэдээлэл байгаа. Үлдсэн 1,200-300 орчим иргэн нь бол тэрнээс өндөр дүнгээр тайлангаа ирүүлсэн гэсэн ийм статистик мэдээлэл байгаа. За энэний үндсэн дээрээс энэ тоо мэдээллийг бид нэр ашиглаад цаашдаа татварын орлого нь хэр зэрэг өөрчлөлт авбаа гэдэг дээр бол энэ хууль нь өөрөө бас жоохон нууцын зэрэгэлтэй хаалттай хууль. Бид бол иргэн аж ахуй нэгжүүдийг тухайлбал сэтгүүлч таны хэдэн төгрөг мэдүүлсэнийг бид бол мэдэхгүй. Орж үзээд иргэн А гэдэг хүн хэдэн төгрөгийн орлого яасан, орлогоо ил болгосон. Тэр нь шин хуулиараа яг бүрдэгдээ явж гин үү гэдгийг бид нэр шалгах хэрэг байхгүй. Ягаад гэвэл энэ нь өөрөө нотлох баримтын хэмжээнд бид нэр ашиглах эрх нь хуулиараа олгодоогүй учраас бид нар бол энийг тооцох боломжгүй. Нэг удаагийн тайлагнаад орлогоо ил болгосон ийм л хууль байна. Хамгийн сүүлд нь хэлэхэд энэ татвар төлөгчдийн өдрүүдийг тохиолдуулна. Нийт татвар төлөгчдөө татвараа үнэ шударгаар төлж мэдээлсэнд баярлалаа гэдгийг авдуусаар хэлье. Баярлалаа та бүхэнд.